За өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Ардчилсан хувьсгалын анхны зохицуулагч Санжаа Сүрэнгийн зориг хэмээх энэ үзэл санаагаа өнөөдөр хүртэл олон түмэндээ түгээж байгаа ардчилсан хувьсгалын удирдагчийн бусдын гарт онц хэрцгийгээр зөв бусаар амиа алдсан энэ эмгэнэлт үйл явдал болоод 27 жил болж байгаа. 27 жилийнх нь одоо энэ өдрөөр бас яг энэ чухал сэдвийг манай Ардсан намын дэргэдэх хүний эрхийн хороо авч хилцэж байгаад бол талархалтай хандж байна. За манай цогтоотор даргын ярианаас ярьсан түүхээс харахад бол 1990 оноос өмнөх хилмигдүүлэлт олон мянган иргэнэ хомруулан устгасан, үзэл санааг нь хавчин боомлсон, төрийн машин цус урсган ажиллаж байсан энэ түүхийг зогсоосон хүчин бол Ардсан хувьсгал байсан. Үндсэн хуулийн 33 жилийн ойн энэ хүрээнд 3.1 өртөөсөн энэ хугацаанд ч гэсэн хилмигдэлтийн он жилүүдээс үргэлжилсэн. Ялангуяа улс төрийн сонгуул болоход зориг агсны хэрэг байнга ашиглагдж ирсэн. Эцэст энэ хэргийг илрүүлэх юм уу? Эсвэл бол одоо илрүүлсэн нөхцөл байдал нь хууль зүйн хувьд ямар аргаар явагдсанаас үл хамаарч, шүүхийн шийдвэрээс үл хамаарч энэ хэрэгт холбогдуулж хамаатуулж буруутгах гэсэн энэ одоо энгийн хэллэгээр бол хар бодог цацсан үйл ажиллагаа их болсон бөгөөд түүнийх нь хамгийн том хохирогч нь Ардсан нам бөгөөд түүний удирдлагууд, түүний лидерүүд Ардсан үзэл санаанд үнэнч олон хүмүүс хохирсон. Тэм учраас цаашдаа тогтолцооны хувьд бид яаж энэ хилмигдүүлэлтийг дасан зогсоох ёстой юм бэ? Яаж тэр хүмүүнлэг иргэний Ардсан нийгмийг цэцгэлэн хөгжүүлэх тэр эрх зүйн зорилт, улс төрийн зорилгынхон зорилгоо үр дүнд хүргэх вэ гэдэг асуулт байгаа. Манай Ардсан намын дэргэдэх хүний эрхийн хороо, манай Ганбаяр тэргүүтэй хамт олон бол халуунд халж хүйтэнд хөрч бүхий л чухал асуудлууд дээр иргэдийн эрхийг хамгаалах нүд чих болж ажиллаж байгаа. Энэ дээр олон кейсүүдийг ярьж болно. Ардсан намын гэдэг утгаараач биш. Ер нь энэ Монгол улс хуультай орн байх уу? Үндсэн хуулиар дээдэлдэг орн байх уу? Чөлөөт нийгмийн үзэл санааны төлөөх орн байх уу? Парламентын цэцгэлэл бүрэн бүтэн орших уу? Парламентд ёс өөрөн амьд халуунаараа байх уу гэдэг асуудал дээр Ардсан намын дэргэдэх хүний эрхийн хороо хариуцлагатай ажиллаж байгаа. Улсын хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжингээр ахлуулсан нэг ажлын хэсэг их хурл дээр ажиллаж байгаа. Энэ болохоор тогтолцооны гажуудлыг яаж засах уу? Хуульд байгаа хийдлүүдийг яаж зөвөр нөхөх үү гэсэн энэ асуудал дээр бол ажиллаж байгаа. За миний бие хахалсан эрүүдэн шүүстийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг яаж нөхөн төлөвлөх үү? Үүнийг яаж тооцох уу? Үүнийг яаж тогтоох уу гэсэн ажлын хэсэг байгаа. Хоёр дэд ажлын хэсэгтэй. Нэгэнд нь бол Ганбаяр тэргүүттэй хүмүүс байгаа. Тэгэхээр бид түүхэн өдөр юм уу ямар нэгэн ийм тэмдэглэлт өдөр эсвэл бол ямар нэг ийм гонигтай өдрөөр асуудлыг яриад хэлээ зогсох биш. Үүнийг хуулийн зохицуулт болгож яаж оруулах уу? Үүнийг байнга яаж дэмжиж хамгаалах уу гэдэг зүйл дээр хамтарч ажиллах бэлэн байна. Ингээд улсын хурлд хүний эрхийн дэд хорооны зүгээс өнөөдрийн үйл ажиллагааг бүрэн дүүрэн дэмжиж байна. Цаашдаа олон талбар дээр хүний эрхийг хамгаалах ажил дээр хамтран ажиллахад таатай байна. Энд өнөөдөр бас Ардсан намын одоо үеийн лидерүүд, бас ардчлалын төлөө зүтгэгч олон иргэдүүд, сонирхлын бүлгийн төлөөлөлд хүрэлцэн ирсэн байна. Та бүхний үйл ажиллагаанд амжилт хүсье. Хүмүүнлэг иргэний Ардсан нийгмийг зохицлон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгосон Ардсан Монгол улсад үндсэн хууль амьд халуунаараа байж хүний эрх чөлөө хангагддаг байх болтугай. Үүний төлөө бүгдээрээ хамтдаа хичээн зүтгэцгээе. Баярлалаа.